Сонгон хайрхан дүүргийн прокурорын газар хүүхэд хохирсон, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт шийдвэрлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг 2022, 2023, 2024 оны эхний улирлын байдлаар судалжээ. Судалгааны дүнгээс үзэхэд тус дүүргийн хэмжээнд хүүхэд гэмт хэргийн улмаас хохирох тохиолдол сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд 645 гэмт хэргийн улмаас 659 хүүхэд хохирчээ. 2022 онд 254 гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон бол 2023 онд хүүхэд хохирсон 317 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь урьд оноос 14.8%-аар өсжээ. Харин 2024 оны эхний улирлын байдлаар хүүхэд хохирсон 74 хэрэг гарсан байна. Сүүлийн 3 жилийн байдлаар 8 хүүхдийн биет хүнд, 20 хүүхдэд хүндэвтэр, 235 хүүхдэд хөнгөн гэмтэл учирсан байна. Бидний хийсэн судалгаагаар хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг, өмчлөг эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөж байгаа нь судалгаагаар илүү харагдлаа. Тухайлбал хүүхдүүд сургууль болон сургуулийн орчинд бие биентэйгээ зодтолдох, үе тэнгийн дээрлэхэлд өртөх, мөн хүүхдүүд ахуйн хүрээнд гэр бүлийн зүгээс эцэг эхчүүд архитан согтурж гэртээ агсан согтууд тавьсны улмаас хүүхдүүдэд зохиод зодох, гэр бүлийн хүчир хийлэлд өртөх, ийм нөхцөл байдлын улмаас хүүхдүүд бол эрүүл мэндээр бол хохирч байгаа асуудал бол бас гарч байна. Хоёрдугаарт өмчлөг эрхийн эсрэг гэмт хэргийг тодруулж ярих юм бол хүүхдүүд мөн адилхан сургууль болон сургуулийн орчинд энэ төрлийн гэмт хэрэгт хохирч болж байгаа нь харагдаж байна. Яаж вэ гэхээр тухайн хүүхэд үнэтэй гар утсаа цүнхэндээ хийгээд ангиасаа гарч явах, эсвэл бол гар утсаа ширээн дээр орхиод гарч явах. Ийм нөхцөл байдлын улмаас гар утас нь алдагдах, хин авсан тогтоогдохгүй. Ингээд ийм байдлын улмаас хүүхдүүд бол хохирч байна. Нэг талаасаа хүүхдүүд өөрсдийн хайхрамжгүй байдлаас болоод эд зүйлээ алдж байгаа боловч нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдүүдтэй үнэтэй эд зүйл өгж явуулж байгаа асуудал нь эргээгээд нөгөө хүүхдээгээ эрсдэлд оруулж байгаа нөхцөл байдал бол харагдаж байна.